Орой мэндийг хүргэн үзэгчтэй төгсгөн мэдээллийн хөтөлбөр мегмар гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн ихэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Ерөнхий сайд Rio Tinto компани Zissin Group-ийн захирал Katie Jackson тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Бутаны парламентын түүхэн дэх анхны хариу айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Трамп Ираны дайн ойрын үед дуусах боломжтой. Макрон байлдааны хөлөг онгоцуудаа газар дундын тэнгист байршуулахар болов. F7 газрын тосны нөөцийн асуудлаар хуралдана. Америк нэгдсэн улс бүгд найрамдах Солонгос улсын хамтарсан Freedom Shield цэргийн сургуулилт эхэллээ. Ерөнхий сайд Зандан шатар Rio Tinto компани Zissin Group-ийн захирал Katie Jackson тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар оюутлахын төслийн өнөөгийн явц цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монголын талын эрх ашигыг хангуулахтай холбоотой зарчмын тодорхой шаардлагуудыг танилцуулсан юм а. Ерөнхий сайд Зандан шатар энэ оны 1-р сард оюутлах төсөлд Монгол улсын эрх ашигыг хангуулах асуудлаар оюутлах болон Rio Tinto Group-ийн удирдлагуудад албан ёсны загтал илгээж байсан юм. Үүний хариуд Rio Tinto компаниг гүйцэтгэх захирал Simon Trott энэ оны 2-р сарын 5-ны өдөр загтал ирүүлж талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурсан нээлттэй үр дүнтэй яриа хэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгааг нотолсон билээ. Энэхүү хэлцээрийн үргэлжлэл болгож Katie Jackson тэргүүтээ албаны хүмүүс Монгол улсад ирж менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хит өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналуудыг танилцуулсан байна. Хэдийгээр Rio Tinto Group дэвшилтэд саналтай ирсэн талархууштай боловч тэдгээрийн тавьсан саналууд нь учир дутагдaltaй байгаа тул хүлээн авах боломжгүй ерөнхий сайд Зандан шатар уулзлын үеэр шууд илэрхийллээ. Эзэн имам жиргэн усаах штеп гэд өмнө хэлчихсэн. Алтыг наваад авдрыг хийж болохгүй. Хариултууд бол өмнө хэлэхэд бидэнд таалагдахгүй. Менежментийн төлбөр 40% гэж ярьжсэн 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднүүсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагад үнэлээд өгч байгаа зээлээс бараг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээ бууруулахгүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зүрхээс ашиг хүртээд нэг тал нь ногдол ашиг хүрэхгүй байгаа нь бол тэнцвэргүй байна шууд өдрөө биш байна л гэж бид үзэж байгаа. Харилцан бүршигтэй авах нь бидний тавьж байгаа шаардлага шүү дээ. Энийг парламент бид хэрэгжүүлэх ёстой. Тэр нь бол хамгийн гол нь шудраг ус байгаад л Монголын ард түмч гэсэн парламент ч дурагдж байна. Яагаад шудраг ус вэ гэхээр дамжуулан зээлт хүүгийн зөрүүгээр ашиг олоод байна. Бид болохоор өөр үйлдвэрлээд байна. Гэдэг хамгийн гол асуудал явагдаад байна. Дөрөвдөх баг. Тэрээр 2009 оноос хойш харилцан ашигтай байх зарчим оюутлахад төсөлд алдагдсан гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаагаа дахин нотсон юм. Иймд Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт болон улсын хурлаас 2025 оны 12 дугаар сард баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дараах үндсэн 5 шаардлага тавьсан юм а. 1-р оюутлахад төслөөс Монгол улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, 2-р хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах шаардлагатайг онцоллоо. 3-р менежментийн төлбөрийг бууруулах замаар зарлыг хэмнэж улмаар 2030 оноос эхлэн оюутлага компани менежментийн хувьд бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг шаардлаа. 4-р хамгийн чухал асуудал болох ногдол ашгийг 2026 онд багтаан Монгол улсад хуваарлж эхлэх ёстойг мэдээлээ. 5-р Онтер компани тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг байгалийн баялагын өгөөжийн дийлэх нь ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх ёстойг санууллаа. Ерөнхий сайд Зандан шатар оюутлага төсөлтэй холбоотой 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр байгаа олон асуудлыг одоо цэгцлэх цаг болсон Монгол улс өөрийн баялагтай эзэн байх ёстой. 20-30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь альва төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцгүй. Энэ бол ард түмний үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм хэмээн байр суурь илэрхийлсэн юм а. Оюу толгойн төслөөс Монголын талын ашиг хүртэх хугацааг урагшлуулж ногдол ашиг хүртэх ёстой гэдэгтээ санал нэг байна. Төслийн үр өгөөж хүртэх хугацааг урагшлуулахын тулд ерөнхий сайд таны тавьж буй тодорхой бүтээлч санаачлагуудыг судалж үзэхин илэрхийлж байна. Тухайлах юм бол дэлхийн товарын зах зээлд үнэт металлын үн өсөж байгаа энэ боломжийг ашиглан форвард худалдаа хийх талаарх саналыг цааш нь үргэлжлүүлж судлах эрмэлзэлтэй байна. Rio Tinto компани Zissin Group-ийн захирал Katie Jackson-ы зүгээс төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжүүлэх чиглэлээр хилцээг үргэлжлүүлж Монгол Улсын засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрсөн юм а.
Монгол улс Бутаны хаант улс хоорондын дипломат харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас нэгдэж, парламентын түвшний анхны хариу айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Улсын хурлах Монгол Бутаны парламентын бүлгийн дарга Цингүүн тэргүүтээ төлөөлөгчд энэ оны 3 дугаар сарын 1-ээс 6-ны өдрүүдэд Бутаны хаант улсад албан ёсны айлчлал хийсэн юм а. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Бутаны хаант улсын үндэсний ассамблеийн дарга Лунгтэн Доржи хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох дэд байгууллага хоорондын хэлхээ холбоо шийдвэрлэх үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн юм. Айлчлалын хамгийн өндөр ач холбогдолтой хэсэг нь Монгол улсын хурлын гишүүд Бутаны Цог Жавхлант хаан Жигми Гисэр Намжил Ванчуугт бараалгасан үйл явдал байлаа. Энэ үеэр Цог Жавхлант хаан Бутаны ирэх 50 жилийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж 2024 онд Монгол улсад хийсэн төрийн айлчлалынхаа халуун дурсамжийг хуваалцсан юм. Хоёр улс нь их гүрнүүдийн дунд оршдог далайд гарцгүй хөгжиж буй орнууд гэдгээр ижил төстэдүүдийг ёс заншил соёл буддын шашны гүнзгий хэлхээ холбоотойг талууд онцолж байв. Түүнчлэн хамтын ажиллагааны бодит салбар болох хөдөө аж ахуйн чиглэлээр таны тус салбарын сайдтай чухал уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол улсын зүгээс мах бүтээгдэхүүний Бутаны зах зээл экспортлох бүрэн боломжтойгоо илэрхийлсэн юм. Манай улсаас өмнө хандвалсан Монгол банхаар сарлаг, хонь, адууны генетик нөөцийн үр дүнд Бутаны хязгаар нутагт 2 сарлагын төл баяжиж байгаа нь мал аж ахуйн хамтын ажиллагааны амь жишээ болж байна. Мөн Монгол гутал урлах, хуламжлал арга барилыг Бутанд зааж сургах ажил үе шаттай үргэлжилж байгааг элчин сайд Гамболд уулзалтын үеэр мэдээллээ. Айлчлалын төгсгөл талууд газар зүйн аслагдмал байдлыг даван туулж, иргэд харилцан зорчих, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын салбарыг шин шатанд гаргахаар товарлцсон юм. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. За Монгол улсын гадаад худалдааны бараа эргэлт 2026 оны эхний 2 сард 4.6 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 24.4%-аар өсөж, экспорт импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллараар давсан эерэг тэнцэл бүрдлээ. За энэ өсөлт нь 2025 оны эхний саруудад нүүрсний үнэ экспорт буурч байсан үеийн суурьтай харьцуулахад илүү тод харагдаж байна. За тухайн үеийн Монголын экспортын орлого огцом саарсан бол 2026 онд гол түүхийн эдүүдийн зах зээлийн нөхцөл сайжирч, экспортын хэмжээ болон орлого аль аль нь нэмэгдэх хандлагатай байна. Статистик мэдээлэлээс харахад 2026 оны эхний 2 сарын экспорт 2025 оны мөн үеэс 51.9%-аар өсөө зогсохгүй 2023-2024 оны эхний 2 сарын дүнгээс ч давсан үзүүлэлттэй гарсан байна. За Монголын экспортын орлогын бүтэц уламжлал ёсоор уул уурхайн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай хэвээр байна. За 2026 оны эхний 2 сарын байдлаар нийт экспортын орлогын 46.8%-ийг зэсийн хүдэр болон баяжмал, 34.4%-ийг чулуун үрс, 7.4%-ийг алт эзэлжээ. За өөрөөр хэлбэл экспортын орлогын бараг 90 орчим хувь нь уул уурхайн 3 төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа нь Монголын эдийн засгийн бүтэц түүхийн эдээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна. Тэр дундаа зэсийн экспорт энэ оны эхний саруудад хамгийн тод өсөлтийг үзүүлжээ. За эдгээр 2 дугаар сард хилээр гаргасан зэсийн бит хэмжээ 1 дугаар сарынхаас бага зэрэг буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.4%-аар өссөн байна. За үүнтэй зэрэгсэн дэлхийн зах зээл дээр зэсийн үн сүүлийн жилүүдэд хамгийн өндөр түвшинд ойртож арилжаалагдж байгаа нь Монголын экспортын орлогыг мэдгэдэггүйц нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Ингэснээр зэсийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өссөн дүнтэй гарсан байна. За эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, сэргийгт эрчим хүчний салбарын өсөлт зэсийн эргэлтийг урт хугацаанд нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь Монголын экспортын орлогын тогтвортой өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. За харин нүүрсний экспорт 2026 оны эхний саруудад бие хэмжээгээр нэмэгдсэн ч үнийн өсөлт харьцангуй сул хэвээр байна. За дэлхийн зах зээл дээрх нүүрсний үн 2022-оос 2023 оны өргөл үеэс буурсан түвшинд цогтворчсон нь экспортын орлогын өсөлтийг хязгаарлаж байна. За иймээс экспортын хэмжээ өссөн ч орлогын дүн өмнөх онтой харьцуулахад төдийлөн огцом өсөхгүй байгаа нь статистикаас харагдаж байна. За ерөнхийдөө экспорт импортын дүнгээс давж гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан нь валютын урсгал болон төгрөгийн ханшийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх боломжтой. За гэвч экспортын орлого цөөн төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай хэвээр байгаа нь дэлхийн зах зээлийн үнийн хэлбцлээс шалтгаалах хэрэгсэлтэй байна. За ингээд 2026 оны эхний 2 сарын гадаад худалдааны үзүүлэлтээс харахад Монгол улсын экспорт түүхийн эдийн зах зээлийн нөхцөл сайжирснаар сэргэлтийн шатанд орж эхэлжээ. За ялангуяа зэсийн экспортын өсөлт дэлхийн зах зээл дээрх үн өндөр байгаа нь нийт экспортын орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Харин нүүрсний экспортын хэмжээ өссөн ч үнийн сул динамик орлогын өсөлтийг хязгаарлаж буйг харуулж байна. За иймээс ойрын хугацаанд Монголын экспортын өсөлт уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн нөхцлөөс ихээхэн хамаарах төлөвтэй хэвээр байна. За урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд экспортын бүтцийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд дахин харуулж байна.
Монголын аялал жуулчлалын салбарын хөгжил, ирээдүйн боломжийг тодорхойлох Tourism Week 2026 үндэсний шулган төрийн ордонд эхэллээ. 7 хоног үргэлжлэх тус шулганы нээлтэд ерөнхий сайд Дандан Шитрэ оролцож, салбарын эдийн засгийн өсөлтийг онцлов. 2025 онд Монгол улс түүхэндээ анх удаага 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлого 16%-аар өссөн байна. Ерөнхий сайд 2026 оныг дэлхийд Монголыг таниулах онцгой жил гэж тодорхойлоод, Нэгдсэн үндэсний байгууллагын COP17 баг хурал болон e-спортын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахыг зардлаа. Засгийн газраас аялал жуулчлалын бизнесийг дэмжих зорилгоор 6% хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, 12 аймгийн 17 байршлыг аялал жуулчлалын бүс болгон баталжээ. Мэргэжлийн холбоодын зүгээс агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг сануулж байна. Монгол улс CNN агентлагийн 2026 онд аялах шилдэг газраар нэрлэгдээд байгаа юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл болох Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг нийслэлийн засаг даргын орлогч Даваа Далай болон Францын Poma Group-ийн төлөөлөгчид үзэгдлээ. Уг гэрээний дагуу Монгол инженеруудыг олон улсын стандартаар сургаж бэлтгэх, системийн аюулгүй байдлыг хангах, сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх асуудлыг шийдвэрлсэн байна. Poma Group ашиглалтад орсноос хойш 3 жилийн засвар үйлчилгээ, техникийн зөвлөгөөг бүрэн хариуцахаар тохиролцжээ. Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай 19 тулгуур багантай байх бөгөөд Францын талаас гадна дотоодын Monnis Energy, цагаан уран хийц компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төслийн багийнхан 2026 оны өвлийн улирал багтан Дүүжин тээврийг ашиглалтад оруулж, иргэдийг тээвэрлэж эхлэхээ мэдэгдлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг сургуулийн эргүүлийн ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Гол өөрчлөлт нь сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэгч буй эцэг эхчүүдэд ажил олгогч байгууллагаас нь бүтэн өдрийн цалинтай чөлөө олгодог болох заалт юм. Өмнө нь хагас өдрийн чөлөө олгодог байсныг ийхүү өөрчлөхөөр санал болгожээ. Мөн эргүүлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, ээлж бүрт 3 хүн нэг удаад нийт 6 эцэг эх эргүүл гаргахаар төлөвлөж байна. Ажлын хэсгийн гишүүд сургуулийн эргүүлийг нэмэлт ажил гэж харахаас илүү хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах эцэг эхийн чухал үүрэг гэдгийг онцлов. Шинжилсэн журмаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон сургуулийн орчинд хөдөлгөөн тэргүүл хийх хүний тоог нэмэгдүүлж, зохион байгуулалтыг илүү тодорхой болгожээ. Уг журмын төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар сарын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Иргэний зориг ногоо намын онц их хурал 500 гаруй төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, намын шин даргаар улсын их хурлын гишүүн Батболдыг сонгосон байна. Хурлын үеэр намын гишүүд одоогийн дарга Батбаатарт хариуцлага тосох шаардлагыг засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдэв. Нийслэлийн намын дарга Амар Тунгалгийн тайлбарснаар улсын дээдшүүх Батбаатарыг даргаар бүртгэхээс удаадаараа татгалзаж ирсэн бөгөөд тус нам дүрмээ улс төрийн намын тухай хуульд нийцүүлж чадаагүй нь ийхүү онц их хурал зарлах үндслэл болжээ. Харин Батбаатар уг хурлыг хууль бус гэж үзэн өөрийгөө 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой хэмээн байр сууриа илэрхийлв. Тэрээр Батболдыг намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж, намын дүрмийн хоороогоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ. Төгсгөн мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээлэл хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээг хүлээн авч үзнэ. Харин тэргүй үзэгчтэй төвзөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны талаар эвлэлийн баг хурал зохион байгуулж сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. За тэрээр энэ үеэрээ энэхүү дайныг богино хугацааны ажиллагаа гэж нэрлээд тун удахгүй энэ дайныг одоо дуусгах боломжтой гэдгийг мэдэгджээ. За Трамп өмнө нь 4-5-7 хоног үргэлжлэх тухай ярьж байсан бол энэ удаад анх төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах төлөвтэй байгаа талаар мэдэгдлээ. Тэрээр Ираны дайныг бараг дууссан гэж бодож байгаагаа хэлж, Иранд тэнгисийн цэрэг байхгүй болсон, холбоо харилцааны систем нь ажиллагаагүй, агаарын цэргийн хүчин ч үгүй болсон гэжээ. Гэхдээ Трамп зорилго нь хараахан бүрэн биелээгүй байгаа гэдгийг хэлж, энэ дайны эцсийн зорилго бол Тегераны дэглэмийг Америк, Израиль болон бүс нутгийн бусад Америк нэгдсэн улсын холбоотнуудын эсрэг ашиглах зэрэг зэвсгийн удаан хугацааны чадваргүй болгох хэмээн тодорхойлсон байна. За харин түүнээс Ираны шин дэд удирдагч Моштаба Хаминег дараагийн бай болох хэсэг тухай асуухад тэрээр хариулахаас зайлсхийж шин удирдагчийн томилгоон сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж түүнийг улс орондоо өмнөхтэйгөө ижил асуудал дагуулах хүн гэж нэрлээд Ираныг удирдах дараагийн хүн түүний санаанд байгаа гэдгээс өөр зүйл хэлээг байна. Трамп мөн дайн хэснээс хойш Ираны талаас хаагаад байгаа Персийн буланд Хормузын хоолойн талаарх асуултад одоогоор хөлөг онгоцууд нэвтэрч байгаа учраас уг бүсийг хяналттай авах талаар бодож байна гэж хариулсан байна. За Америк нэгдсэн улс Израилийн цэргүүд 2 дугаар сарын 28-наас Иран цохилт өгч эхэлсэн. Ираны тал хариуд нь Израилийн нутаг руу мөн Америк нэгдсэн улсын цэргийн баазууд байрладаг Персийн булангийн орнууд руу довтлон дайтаж байгаа байлаа.
За тэгвэл мөн одоо энэ хүү дайны нөхцөл байдал за дээрэс нь одоо Ормозын хоолой хаагдсантай холбоотойгоор Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон бас нэг мэдээлэл хийлээ. За Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон байлдааны хөлөг онгоцуудаа газар дундын тэнгис болон Улаан тэнгист аюулгүй байдлын үүднээс мөн Ормозын хоолойг нээхэд чиглэн байршуулахаар болж байгаагаа мэдгдлээ. Тэрээр даваа гарагт Киприйн ерөнхийлөгч Грекийн ерөнхий сайд нартай Кипр улсад уулзсныхаа дараагаар дээрх мэдээллийг хийж Францын тэнгисийн цэргийн харуулын 2, байлдааны 8, нисэх онгоц тээвэрлэгч 1 хөлөг онгоцуулан 2 нисдэг тэргээ одоо дээрх бүсэд байршуулж уг ажиллагаанд Европын болон Европын гаднах улс орнуудтай хамтран одоо бэлдэнэ гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр энэхүү ажиллагааны зорилго нь Ираны дайнд тусдал Францын байлдааны хөлөг онгоцууд ачаа тээврийн усан онгоцуудыг дагалдан явж хамгаалтын дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа ба энэхүү төлөвлөгөө нь худалдааны онгоцуудыг одоо аюулгүй байдлын үүднээс дэмжихийн тулд одоо Ормозын хоолойгч хамарч болно гэдгийг мэдгдлээ. Макрон мөн өнгөрсөн ням гарагт Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нартай уцаар холбоотой ярилцаж өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон бөгөөд тэрээр Ираны ерөнхийлөгчд хандан ойролт орнодын орнуудад цохил төхөө зогсоож Ормозын хоолойг нээж хөлөг онгоцуудыг чөлөөтөө нэвтрүүлэн зорчуулахыг уриалсан юм а. Мөн тэрээр үүсэж байгаа өнөөгийн дайны нөхцөл байдлыг дипломат замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. За Америкийн нэгдсэн улс Израилийн эхлүүлсэн Ираны эсрэг дайны улмаас сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээрх түүхийн газрын тосны үн өсөд байгаа. За тодруулах юм бол сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаага $100 одоо босхийг давааж одоо өсөд байгаа. За тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр нэг технологийн бүлгийн орнууд яаралтай хуралдаад байна. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар их технологийн бүлгийн сангийн сайд нар болон олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол нар Франц улсад яаралтай хуралдаж Ираны дайны эдийн засагт үзүүлэх нөлөөг хэлэлцэж, ойрхон орнуудын нөхцөл байдал хурцтаж байгаатай холбоотой газрын тосны үнийн огцом өсөлтийг шийдвэрлэхийн тулд олон улсын эрчим хүчний агентлагийн зохицуулалтын дагуу газрын тосын нөөцөө хамтран гаргах боломжийг хэлэлцлээ. За Америкийн нэгдсэн улсын зарим албан тушаалтнууд 1.2 тэрбум баррел газрын тосны нөөцийн ойролцоогоор 25-аас 30% буюу 300-аас 400 сая баррел газрын тосыг хамтран гаргахыг энэгээр санал болгосон байна. За их технологийн бүлгийн сангийн сайднаар дэлхийн эрчим хүчний хангамжийг дэмжих, за энэ дотроо стратегийн газрын тосны нөөцийг гаргахад шаардлагатай аливаа алхмыг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч бүлгийн эцсийн шийдвэр хараахан бэлэн болж гараагүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Сүүлийн мэдээлэл хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын хамтарсан Freedom Shield хэмээх цэргийн сургуульд даваа гарагт эхэллээ. Энэ сарын 19-ний өдрийг дуустал энэхүү цэргийн сургуульд үргэлжлэх бөгөөд за энэхүү цэргийн сургуульд нь солонгосын хойгт гарч болзошгүй онцгой нөхцөл байдалд бэлтгэх, умар солонгосын цөмийн зэвсэг болон бусад үе олноор устгах зэвсгийн аюул занал хийлээс хамгаалах, сэргийлэх чадварыг сайжруулах зорилготой ба энэ удаагийн хээрийн даллах сургуулийн тоог өмнөх оныхоос 2 дахин зөөрүүлж 22 удаагийн хээрийн сургуулийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өмнөд Солонгосын айрам хээрийн сургуулийн тоо багассан ч сургуулийн чанарт сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн бол зарим ажиглагчдын зүгээс ерөнхийлөгч Ижимёны засгийн газар Өмнөд Солонгостой яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг хүсэж байгаа учраас сургуулийн тоо хэмжээг багасгах санал гаргасан гэж үзэж байна. За 2026 оны Freedom Shield цэргийн сургуульд нийтдээ 18,000 орчим цэргийн албаагч оролцож байгаа нь өмнөх оныхтой ойролцоо байгаа юм. Өмнөд Солонгосын эрх баригчид Америкийн нэгдсэн улс Өмнөд Солонгосын хамтарсан энэхүү цэргийн сургуулийг дайн өдөөх бэлтгэл гэж үздэг бөгөөд энэ удаагийн цэргийн сургуульд ч мөн эрс шүүмжлэлтэд хандаж байгаагаас гадна Өмнөд Солонгосын иргэд хамтарсан цэргийн сургуулийг эсэргүүцсэн жижиг жагсаал цуглааныг нийслэл Сөүл хотноо өчигдөр буюу даваа гарагт зохион байгуулсан байна. Та бүхэнд сүүлийн олон улсын мэдээлэлээс хүргэлэн анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.